нэг өдөр багш нар нэмдэг, маргааш нь нэмжтэй гарч жагсаад нэмүүлдэг энэ бүр систем бодлогогүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энийг бас зөв талаас нь харж хийхгүй бол жагссан хүмүүстээр нь одоо илүү засгийн газар анхаарал тавьдаг, их хурлын гишүүд анхаарал тавьж болохгүй. Бусад зүгээр сууж байгаа ажлаа хийж байгаа усууд нас жигд нэмэх ёстойсэн би байршуулт байгаа. Тэгээд хөрөнгө байна уу гэхээр байгаа. Үнэхээр байхгүй болцсон болог сая бид нар төсөв хэлцэж байгаа үед одоо энэ хөрөнгө мөнгө юу ч байхгүй шүү. Хаад одоо төвчээр ихлээр энэ жил бид нар төвчсөн. Гэтэл одоо миний тойргийн одоо хамгийн чухал сургуулийн барилгыг зардлыг хассан байхлаар би одоо асуув. Тэгээд наад асуудалтай эмзэглээд байгаа үед яагаад нэрсийг яг одоо хэлж болох байгаа юм бэ? Гэхдээ би судалж үзэж гаргаж ирээд яг хин хэний тойрогт яаж хуваарлагдсан байдгийг гаргаж ирээд тавья гэж байна шүү дээ. Би бол одоо ерөнхийд нь бас үзэж байгаа. Тэгээд 40 орчим хөрөнгө оруулалтын жагсаалт бүхий жагсаалтыг гаргаад хассан байлээ. Объектуудыг хассан байл. Тэр дотор одоо манай хаан улдыргийн 12 дугаар сургуулийн одоо яг ашиглалтанд орших сургуулийн хөрөнгө оруулалт хассан байгаа байхгүй. Тэгээ биш тойргоо сонгогдсон, ард түмний сонгогдсон хүн тэр асуудлаа би л хөөцөлдөхгүй л одоо өрхийн хөөцөлдөхтэй тийм үстэй. Та удаагаар улсын бүр сонгогдсон шүү дээ. Үгүй шүү дээ. Анх удаа сонгосон, анх удаа шүү дээ. Тэгэхээр чи тодлоо очлоо шүү.